За тэгэн гут би чи нөгөө яг энийг мэдж байгаа учраас за одоо дахин шинжээч томил энэ жаргалын 164 тоо дүгнэлт үндэслэх бол дахин шинжээч томил гээд дүгнэлт гаргуулад ирдээ. За энэ дүгнэлтийг яасан бэ гэхэд 461-т хоригдож байгаа. Би Алтан Туяа гэдэг хүнээр 4 сарын дараа шүү дээ. Энэ хүн ингээд дахин шинжээчийн дүгнэлт гаргаад тань дээр эргүүлээд дүгнэлт гаргаж байгаа юм шүү дээ. Тэр шоронд тэр 461-т амьдарч байгаа хүн дүгнэлт гаргав. Наадах чинь тэр их утгаа бас хэлж илээ. Өөрөө ингээд ийм сэжигтэй ялдагдчихаар татагдцсан ингээд шийтгүүлж исэн хүн одоо жаргал гэдэг энэ шинжээчдийн гаргасан дүгнэлтэн дээр дахиж ажиллаа 50 сая болгоцсон. Ингээд би хэлмэгдсэн гэдэг зүйлийг ярьж байгаа. Та тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг одоо үндэслэхүү гаргасан гэдгээрээ бас хохирдсон ийм л нөхцөл байдал шүү дээ. За энэ бол ойлгогдлоо л доо. Хамгийн чаддаг юм дээр хохирдог. Нөгөө 14 сая 15 сая төгрөгийн маань 50 сая явуулга гаргуулчихсан байдаг байхгүй юу? Таны бичсэн нөгөө энэ хотын дүгнэлтийг. За гэтэл энэ дүгнэлт гаргахдаа энэ дээр өөр материал нэмсэн. Энэ хотын хоом бүгэлсэн орлогыг оруулаад гаргадаг. Тэгээд энэ дүгнэлт маань ганцхан Алтан Туяал гарын үсэг тамхтай. Энэ ингээ гарын үсгүүд байж идэг. Энэ үндэсний аудит энэ дээр тамга дарах хэрэгтэй байхгүй. Энэ татварын ерөнхий газар тамга дарах хэрэгтэй байхгүй. Ганц Алтан Туяа бол бас их хичээл зүтгэл гаргасан энэ дээр. 50 сая төгрөг болгоод өөрөө ингээд хуудсан дээр нь тамга дараад тэгээд эн чинь бас тэгээд 2 тэрбумыг 15 сая 2-ын зөрөө чинь бас нэлийн зөрөө байна да. Тэгэхээр зэрэг чинь Алтан Туяа бол айгүй хичээл зүтгэл гаргаж энэ дүгнэлтийг гаргаж өгсөн байдаг. Тэгэл энэгээр шууд надад ялалчихсан. Шүүх хурал дээр Алтан Туяа нөгөө жилийн тэнцэн харгалзах ял урд 7 хоногт авсан учраас шүүх хурал дээр шинжээчээр оролцдог байхгүй Алтан Туяа. Яаш ихтэй. Тий. Ган Баатар